4-р анги мангастай тололцсон. Нөгөө амтны чинь Xenograbble гэдэг нэртэй ховор хараатны төрөл байсан юм байна л да. Энэ амтнаас л данжин дотор нэг их мангас байгаагүй юм байна. Ингээд манай хоёр сэлмээ агсаад Берил жаахан ядарсан байгаа бололтой potion байгаа эсхийг асуу. Хариуд нь 2 байгаагаа хэлэхэд Берилч тайвширч гараа сунгахад окей багшаа ойлголоо. Би порто туслая гэснээр гарыг нэгсэн хаалгадаж аваад яваад өгд. Амхандаа нөгөө уусамлал авах гэдээсэн юм шиг байгаа. Ингээд 2 эсрэг байсан тулаан чинь 1 эсрэг болчихлоо шүү дээ. Ямар сонголтгүй болсон Берил тулалдаж эхэллээ. Авар шууны сарууч хурц арьсан чхтуу Берил цавчаад бүр арьсан яах ч хүн. Жохон ч гэсэн цаг авъя гэж бодох агшин түүнийг бэртээгээд амжиж байгаа. Одоо л цаг нэгээд дайрахад амнаасаа галт бөмбөг гаргаад төрөгчд юм байна. Берилч гайхсаар яаж иж байгаа жижигхэн сүүлийнх нь хэсгийг завчиж амжлаа. Цааш тулалцсаар Берил нуруунд дээр нь гарахад түүнийг аваад бүр нисэж өгнөө. Чаддсан бол тесэрэ гэсэн аяттай явж буцаад нөгөө газар ирээд Берилч нуруунаас нь буuna. Тэгээ нэг л хашгираад газрын гадарга дээр халуун галтуулын хайлмыг гаргаж ирээд агууд байгаа нөгөө эдийг ч өхлөрөнд түлхэж байна. Бүр хамгийн галзуу нь манай Берил халуун лава дээр гიშгээд байгаа. Их л олон ордлого хийсний эцэст авраг Гриффины нэг нүдийг нь өөрийнхөө сэлмээр сохолж сэлэмгүй болоод байгаа. Энэ үед Лиссандра араас нь гарч ирээд буулгаж авч чаддаг юм аа. Тэгтээ бүр ганцлтай арилтаар. Сэлэмгүй боссноос л биш бүгд эрүүл мэнд дажууд аваад гарлаа шүү. Хуучны үе шиг санагджин шүү гэж ярилцаад тэгээд буцаагаад адвенчерийн төв байрлал очиж алсан мангасаа тэдэнд үзүүлэхэд мөн л манай Берилийг тултал магтаж байгаа. Пүү яаж 3 шинэ хүн авч явж бүр тэднийг хамгаалангаа энийг буулгаж авсан юм болоо өстө гайхалтай маа л гэдэг шүү. Лиссандрач гилд мастер арай л дэндүү юм аа. Тань шиг чадварлаг хүнийг арай л дутуунлээд байна л гэж байна. Лиссандра харин өнөөдөр их сайн байлаа багшаа баярлаа гэд хүндэл үзүүлж бүх хийдэг. Берилч нүд баярлалаа чи өстө мундаг олжээ гэж хэлснээр нүүр нь бүр улаагаад болохоо ээж. Хэсэг өөрчлөгдөн төв хотын энгийн нэг налгар өдөр эхэллээ. Күрүнийтэй уулзсан хамтдаа тархан руу явж байгаа л л та. Ойлгохноо явж ийн гэж бодоод явж идэл гинтл Ситрус араас нь нууцаар орж ирээд би хамт явахгүй болохгүй юу ярьж байгаа л гэдэг. Үгүй яах вэ? Күрүний Лиссандра хоёр сүүлийн үед багштайгаа нэлээд их цагийг өнгөрөөгээд байгаа болохоор хамт цагийг өнгөрүүлэх гээл байгаад байгаа бололтой манай үндэс нэлээд латаархаж үс сансан бололтой харагданаа. Мужаан дээр эртэл нэг бак хөгшин Берилийг харснаа өө багшаа энэ ч та юу даа л гэж байна. Вау өстө. Уулзсан хүн болгон л түүний шав юм байна л да. За тэр ч яах вэ тэгээд түүнийг Баалдер гэдэг юм байна. Хожуу доожоод орж ирээд сэлмийн урлаг сурсан ч нилээн чадварлаг гэдгийг Берил дуртаад өнгөрнө. Гэт ирсэн хэрэгээ нэг нэгээрээ хэллээ. Эхлээд Күрүний өөрийнхөө жижиг 2 сэлмийг гаргаж ирээд хүчтэй болгоё гэж гаргаад үзүүлтэл хариуд нь болохгүй байна. Энэ сэлмчин эндээс сэтэрсэн сэлмийг одоо би энчант хийж чадахгүй буюу одоо шидээр жившиж чадахгүй гэдгийг хэлдэг. Берил түүнээс энийг хэрэглэхэд чамд ямар санагддаг вэ гэхэд Күрүний товчхондоо бол эвтэйхэн бас хөнгөн л гэж хэлнэ. Берил түүнд тохирох сэлмийг төрлийн сонгож өгөх хэрэгтэй юм байна гэж бодоод нэг том ч гэсэн хөнгөн сэлмийг Күрүнээс санал болгон Күрүнээс дуртай байсшүүрнэ. Харин Берил өөрийнхөө сэлмийг сонгон ядаж одоо яах вэ ийх үү гэж бодоо байж байтал гинт Лиссандра ороод ирж байгаа. Ирсэн зорилго нь нөгөө агнсан Xenograbble гэх амтныхаа нэг хөлийг нь авчирснаа энүүгээр урт сэлэм хийлгийа гэж хэлж байгаа. Лиссандрагийн тайп нь 2 дунд зэргийн сэлэм байхад яг яагаад урт сэлэм хийлгий гэж асууж байгаа юм бэ гэхэд энэ бол надаа биш энэ миний багшд зориулж хийлгэж байгаамаа л гэж байна. Багш нь ч тэгээд их л гайхсан царай харагдана. Хариуд нь Лиссандра таны сэлэм хугарсан миний буруу би заавал төлнө л гэж байна. Берилчс хөөхн ирлэхүү маа. Гүйгүйстэ болохгүй өстө чадахгүй л гэсэн бодолтой нэг тиймэрхүү юм хэлээл байж байжснаа за гэж зөвшөөрч байгаа. Баалтарч үүгээр одоо ийм зүйлээр сэлэм хийх гэж байгаадаа бүр итгэж чадахгүй байна. Танд өстө солиотой сэлэм хийж өгнө гэсээр тэд гэр чиглэнэ. Хэсэг өөрчлөгдөхөд Берил Күрүний жишин сэлмээ яаж хэрэглэх талаар зааж байгаа харагддаг. Баг багаар сайжирч байгааг нь хэлээд уушин газар руу хэсэг өөрчлөгдөнө. 1-2 сархад ууж дуусаад гэрийн зүг алхаж байхдаа нэг хүүдийтэй охин өөрийнх нь мөнгийг нь хусах гэж авахт нь яг барьж аваад за давраад гараа л гэж шүү. Гинтл пүд парк гэл нэг айгүй сүртэй галын шид хэрэгснээ цухтагаа яваад байна. Нөгөө охин ч нэг газарт орж ирээд энэ өнөөдрийнх ширээн дээр нэг хитэн зоо шидчихлээ. Нэг сонин боосон ч юм уу нэг залуу түүнийг жоох өдөөстэй энэ ч та муу шүү. Тэм яви гэж юм. Яг ингэснээрээ бид түүний нэрийг мэдчихэл байгаа юм л та. Бэлтгэлийн танхимд Күрүний шин сэлмээр бэлтгэл хийж байгаа харагдаж байна.
Мөн хажууд нь Бэрийг шар устай хамт бэлтгэлээр хийсээр л байна. Шар уст энэ удаа бараг л цохилт өгөх шахлаа шүү. Баг багаар үнэхээр сайжирч чинь Бэрэлж үнийг анзаараад түүнийг сайн магтаж өгнө. Нэг гараараа барьдаг байсан сэлэмнээс хоёр гараараа барьдаг том сэлэм рүү шилжинэ гэдэг ч бас үнэхээр чанга бололтой гэж хоорондоос хөнгөө ярилцаад амжиж байгаа. Тэгээд дээрээс нь шар уст түнд дээрээс яралтай сайжрах тушаал ирсэн хэлдэг. Нийслэлд хэртэлтийн хар гар гэх юм уу да нэг юмрхүү орчуулагдаад байна. Ийм нууц байгууллага орж ирээд одоо нууц үйл ажиллагаа хийж байгааг олж мэдсэн учраас харуул хамгаалт хүртэл чангарсныг биелээд хэлдэг. Мөрдлөг явагдаж байгаа. Тэгээ төв байрыг нь олмогцоо шууд буулгаж авах ч гэсэн хараахан төв байрыг нь олж амжих байгаа гэдгээ бэрэлдэлж байгаа юм л та. Хариуд нь бэрэл явах те тэгээд нөгөө л нэг сайхан зангаараа гү чи байгаа юм чин манайх юу гэж ялагддаг юм бэ гэж байгаа юм. За үүнийх нь хариуд нь бас нэг тодорхой хариулт орж ирнэ. Шар үст чин таны одоо бидэнд зааж өгсөн энэ сэлмийн эрдэм байхад бид нар өстой ялагдана гэж өстой гонжин жоо шүү. Багшаа. Одоо танд итгэж байгаа шүү л гэж. Ингээ ярьжсна Бэрил гиснээс нэрээ энэ яг яадаг зүйл болохыг мэдхүү гэд өчигдрийн охиноос авсан зүйлтэй гаргаад ирнэ. Манай хоёр ч гэж хүрүүний бас үрээд ирж байгаа байхгүй. Манай хоёр вау өстө хүнд өгөх гэж байгаа юм уу? Өстө янзын сонголт байна штэ. Шар үст яг хуу надад өгөх гэж байгаа юм байна те баярлаа гэж жоохон жоок хийж байгаа. Харин хүрүүний командлагчд өгөх гэж байгаа бол арай том хүний зүйл өгсөн дээр биш үү? Гинүү? Хэсэг өөрчлөгтөхөд Бэрил тэдэнд нэгэн хулгайч охиноос авснаа залруулан тайлбарлаж байгаа харагдчихэв. Энэ бүгж нь явж хулгайлагдсан шидэд бүгж үж магадгүй болж таарлаа л та. Учир нь шидэд бүгж зөв шид хэрэглэж чаддаг юм байна. Эхний ээлжинд Бэрил энэ бүгжийг дэлгүүрт буцааж өгөхөөр болж аавчад өгчөж байгаа. Гэхдээ тэр жижигхэн охины тэр ширүүн царай санаанаас нь өрөөсөө гарахгүй байгаа. Гадуур явж байгаад нөгөө охиноо олчлоо шүү. Бүр нэг гинтийн байдлаар. Харангуутаа л Бэрил маань яасан зүйлтэй хайгаад байна уу? Хулгайч охин минь гэсэн чинь нөгөөх нь шууд буцаагаад өг гэдэг олонний дунд манай Бэрил байр зодох нэ. Бэрилч яг хуу жоохон залруулаад байж л та байж бити анхаарал татаад ойлстой чимээгүй газар ч ярилцъягээд аваа явж байгаа. Манай Бэрил сайхан сэтгэлтэй юм болохоор тэгээд өөрийнхөө гэсэн баталгаагаа үзүүлчих тэгвэл өгөө гэд нэг тийш дагуул явчихж байгаа юм л та. Амхандаа танилцчих гээд л нэг янз бүрийн асуулт асуугаал нэр чинь юу ингээ асуусан чинь нөгөөх нь үгүй би нэрээ хөгшин хүнд бол хэлдэггүй юм гинэ. Нөгөө нэг дэлгүүрээсээ буцааж аваад нөгөө охинд харуултал өгөөтгөл гэд бараг шүүрч авчих гаал. Гисэн чинь гинт цитрус тэдэнтэй таарад ярилцъя гэж шийдээд манай гурав төв барилга ороод байна. Зүйлтийг өгж болох ч гэсэн бяцхан хулгайчийг цааш нь тийм мэдэгдэхгүй харин шид ашигладаг болохоор найрамд орхуул гэж байна. Бэрэл цитрус хоёр ч уг нь нэлээд л ятгаад байдаг. Манай он дотроо айгүй шудрах шулуухан хүүхэд юм шиг харагдаад байгаа юм. Яагаад тулгаан хийгээд байгаа юм болоо гэж гайхаад ятгаж хэлүүлтэл айгүй сул дуу султайгаар 5 сая дарк л төлөх юм бол тэд манай ихчийг амьлуулна гэсэн гэж хэлж байгаа. Цагч баг байна, мөнгөч олдохгүй байна. Тийм болохоор л би ийм юм хийж байна гэд жоохон тайлбар өгж байгаа юм л та манай хэдэд. Энийг сонсонгуудаа ситрус шууд гараа авчиж байгаа. Тэгээд нэг сонин нэг хүн шууд гараа авчдаг. Манай өрчтэй би рүүгээр сонин царайлаад тэгмэг идхүү өсчинөө гэж манай Бэрил асууж яснаа бас гараа авчиж байгаа. Тэгснэ буцаж орж ирээд амтд талах охинд өгөөд буцаад нэг жоох нэг юм яриа үйлчилж ийн л та. Тэгэд Бэрил маань үннээ хэлсэнд үнэхээр баярлаа. Чамтай ямар азар өнөөдөр таарсан бэ гэл янз юм ярьж байгаад одоо чи надаа нэрээ хэлчихэлтэй. Намайг Бэрил гэдгийг гэтгсэн чинь манай нөгөө охин чи талхаа идэж дуусан гутаа намайг бол Мэви гэдгийг олж мэдээд зүйлтийн түн буцаад өгчөж байгаа. Тэгээ ууртай гарцанд нь инээд тодорхой хараад бас ингэж инээд өгөх юм байх нэ гэд яг бодж итэл гинт нөгөө шидэн академийн командлагч Алмаз ороод ирлээ шүү. Алмаз шууд орж ирсэн даруйда манай шидэн академид бол эзэж хангалттай шидэт зэрэг бол байгаагүй. Сайн байна. Алив цай ууй. Би бол командлагч байна гэсэн нөгөө Мэви маань итгэдэггүй. Юу надаас юм жижиг охин яхалаараа командлагч байдیں۔ Гэсэн чинь нүдэн дээр нь хөрцөн цайг нь шууд ширээтэй нь хамт шатангуудаа буцлагаад өгчлөө. Мэвигч бүр үнэхээр шоконд оруулж чадлаа. Мэви шууд аливаа академид ороод ир. Гэхэд мөнгө өгөх юм чи тэгвэл би орё л гэж. Мөнгөөр яах ч байгааг нь мэдэнгүүтээ энэ ертөнцийн үхлээс амьлуулдаг ямар ч чид байдаггүй юм гэж хатуухан хэлээд тэглээ. Мэвиж итгэж өгдөггүй дээ. Ер нь ялуун худлаас шудраг үнэн дээр гэдэг нь юм уу да тийм ээ. Мэвич тэдэнд шидтэн миний ихчийг үгссэн биеийг одоо эсэгхэн хугацаанд амьлуулж чадсан. Мөнгө л өгөх юм бол амьлуулж өгнө гэсэн.
тэгээд нэг иймэрхүү худлаа яриадаа амьдлуулсныг би харсан шүү гэд хинт ч итгэж чадахгүй л байгаад байгаа юм л та. Тэгээд түүний ихчийн сүнс нь аль хэдийнэ дараа төрөл рүү явсан байгаа. Тэгээд ийм байгаа байхад чамд худлаа ярьж гин гэдэг бас лаваагаар байна. Нэрийг нь хилээдэх гэд тэр шидтэнг хертэлт буюу одоо нөгөө нэг нууц бүлгэмээ нэртэй болж тааж байгаа юм л та. Тэгээд шидтэн командлагч маань алмаз маань одоо энийг сонсонготой шууд гараа авчлаа. Би ч гэсэн хамт явъя гэхэд Цитрусыг чи яах юм бэ хэрэггүй би Берилийг авч явъя гэж хэлээд тэр гурав цааш яваад гэж байгаа. Хэсэг өөрчлөгдөж манай гурав нөгөө хертэлттэй уулзах замдаа явж байгаа харагданаа. Хотын хамгийн аюултай бүсэд хертэлт байгаа гэж хэлж одоо ийш тийшээ харж явсны эцэст нэгэн хуучны барилга дээр ирж байгаамаа. Тэгээ төв хаалгаар нь биш арт талын нууц хаалгаар орё гэхэд манай ууртай алмаас ч юу гэж тэгдэг юм. Гэснээр хаалгыг нэвдэнгүүтээ ороод тахлаа. Алив толгойлогч гаргаад тэр надад бол та нартай ярих юм алах. Бэрэл тэднийг зогцуулжээ. Би төрүүлээ явлаа. Гэснээр явдаг л. Алмаас толгойлогчтой доошоо бунгуудаа уулзаад өгсөн үннийг амьлуулдаг гэж сонслоо. Яасан худлаа ярьдаг нөхөрөө чи. Гингүүтээ шууд л байлтгал эхэлж байгаа юм л та. Тэгсэн нөгөө нэг хертэлт чинь шууд алмазыг хин гэдгийг айгүй сайн мэдэнгүүтээ юу л дээрээс нь мүс унгаагаад тунлаа. Алмаз чи янзын олон хэрэгсэлтэй байх нэ чи гэл хоорондоо шидийн дан хийж байгаа. Тэгээд хэсэг өөрчлөгдөж байгаа. Энэ хугацаанд Бэрил маань дээрэмждэг модон сэлмээрээд ороод илчиж байгаа юм л та. Тэр үед хамгийн сүүлийнхэн дийлэх яг тэр үед алмаз нөгөөтг чинь чирээд хөдлөнгө болох цааваа гараад ирлээ. Мэвийг итгүүлэхийн тулд одоо түүний амнаас нь сонсуулах гэж байгаа юм л та. Тэгээд түүнээс асууж байгаа. Дахин амьлуулах шид байдаг юм уу? Үннээ хэл гэдэгт нь нөгөөтг чинь амаараа байхгүй гэж хэлж байгаа. Мэви ч үүнийг мэдээд нэгэн бодлын тайвшрах шиг гэхдээ ямар ч итгэлгүй одоо юу хийхээж мэдэхгүй дуурдах зам нь айгүй бүрхэг болоод айгүй эргэлзэж байгаа харагдаж байна л та энэ хэсэг дээр. Тэгээд манай Бэрилээс асууж байгаа. Ер нь та яагаад надад туслаад байгаа гэхэд манай Бэрил өвчтөд би өөрийгөө сайн мэдэхгүй байна л гэж. Сонио аж шивэ гэж шүү. Оройч болж нөгөө дээрэмжтийг бариад явлаа. Алмаз Мэвийг өөрийнхөө доор авах хүсэлтэй байгаагаа хэлээд түүнийг дагуулад явж байгаа. Гэр-гэрийн зүг инхүү яваад өгчл байгаа юм л та. Тэгээ яг яваад өнгөрснийхэн дараахан нэг нөмрөгтэй нөхөр одоо түрүүний баригдаж явдаг баачкаг нэг сонин амнаас нь гэрэл гаргаад унлаа. Бишид хийснэ. Тэгээ хэсэг өөрчлөгдөд хэсгийн яриа гарч байгаамаа. Энд дээр болохоор түүнийг амжиж дугаалгасан уу гэж нэгэн хөвшин түүнээс сууж байна. Тимээ л гэж байна. Таны өгсөн хэрэгслийн ачаар амархан байлаа гэхэд хариуд нь хөвшөөр. Тэр ч хийхээ хийсэн. Харин энэ материалуудыг одоо ашиглаад би бурхны гайхамшиг өөрийн гараараа бүтээнэ гэд pop лантан хэлж байгаагаар нөхөн анги маань дуусчихна.